Улсын хэмжээнд 18-аас 30 насныхны эрт илрүүлэгт хамрагдалт 31.7% байгаагаас 27.1%-ийг эрчүүд эзэлж байна. Харин 31-ээс 45 насныхны хөдөлмөрийн идэвхтэй бүлгийн хамрагдалт 44.2% буюу үүнээс 32.9% нь эрэгтэйчүүд байна. Ийхүү эрчүүдийн эрүүл мэндэд анхаарах хандлага харьцангуй сул байгаа нь амьдардаг орчин, эрхэлдэг ажил бөгөөд ам бүлгийн тоо зэрэг харилцаа адилгүй шалтгаантай болохыг эрчүүд хэлж байна. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг шинжилгээний онцлогоонд хамрагдсан нийт иргэдийг хүүсээр нь авч үзвэл 747,556 буюу 43.3% нь эрэгтэй, 980,194 буюу 56.7% нь эмэгтэйчүүд эзэлж байна. За тэгвэл эрчүүдээс ямар шалтгаан нөхцөлийн улмаас эрүүл мэндэ хойш тавьдаг болохыг тодруулахад яг шаардлага гарсан л гэж үзэхгүй бол ер нь үзүүлэхгүй шүү дээ. Ер нь бол одоо жишээлбэл жилдээ нэг удаа ч юм уу хэдэн сардаа нэг удаа орох ёстой онцлогоо шинжилгээ юмнууд ер нь орох ёстой байдаг шүү дээ. Тиймэрхүү юмыг бол ер нь ихэнх эрэгтэйчүүд бие алах хэрэгтэй болол гэж бодож байна. Ер нь ихэнх л тийм дээ. Дандаа хүндэрсэн л яг болохоо байхаараа л за би яг үнэхээр өвдөж байна л гэж үздэг ш. Тэрнээс эхний шинж тэмдэг дээрээ шууд эмнэлэг ордог эрэгтэй хүн цөөхөн л баг. Бүх хүнээс л баг. Зарим нь ихнэр хөвгтө ордод авж байгаа. Зарим нь ажлын цаг заваасаа болдго юм уу. Зарим нь угаасаа жоохон хайхрамжгүй дууч бас байгаа ш. Яг өвдөд ирэхлээр л яг л эрүүл мэндэд яг л хүмүүс бол яг л анхаарч явна хөө. Тэрнээс бол яг одоо очиж ингэж гэсэн юм бол байхгүй ш. Яг урьдчилан сэргийлээд одоо би нэг ингэж өвдөж ирэхлээр л бид аптекийн дараа гэж л явдаг л байлгүй гэж л ойлгох юм шүү дээ. За ер нь хүн ч одоо өвдөл тэмдэг бараад юм шүү дээ. Манайхны нийтлэг жишээг бол тийм байна. Та ялангуяа эрчүүд бол ихэнхдээ тийм баг. Тэрийг одоо хов хүнээсээ л шалтгаалах байх та. Анх бодоод одоо 2 жилийн өмнө 9.7 байсан. Энэ жил бол 9.2 болоод одоо ингээд багасж байгаа энэ төлөвлөгөөний хэрэгжилтийг бас нэгдүгээрт нь бодлогын хүрээнд харагдж байгаа. Хоёрт нь бол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг одоо авахтай эрүүл мэндийг сайжруулах одоо тийм арга хэмжээний төлөвлөгөө бас одоо хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол эрэгтэйчүүдийн тулгамдж байгаа бас энэ эрүүл мэндийн стресс менежмент, энэ эмнэлэг бүс эрт илрүүлэхтэй орохгүй байгаа хавдрын өвчлөл, ЮЭД осол гэмтэлд орчиж байгаа тийм энэ асуудлууд бас хөндөхөр бас байгаа. Гэмтэл зогс судлалын үндэсний төвийн 2025 оны тайланд осол гэмтлийн шалтгаанд өвчлөлийн нийт тохиолдлын 138,959 нь эрэгтэй, 93,356 нь эмэгтэй байна. Бодлогын төвшөнд зорилт, баримт бичиг байгаа ч санхүүжилт, хүний нөөц, орон нутгийн хэрэгжилт дутмаг байгаа нь гол саад болж байна. За ялангуяа хөдөө орон нутагт осол гэмтлийн урьдчилан сэргийлэлт, яралтай тусламжийн хүртээмж сул байгаа нь анхаарах асуудал хэвээр байна.